эрүүл мэндийн яам үзүүлж байна. 4 настай Линкольны гэр бүл урьдчилан сэргийлэх дэглэм сайн мөрдөж байсан. Гэвч хүүн коронавирусын халдвар авчээ. Ээжээ, миний бие өвдөд байна. 7 хоног хөнгөн шинж тэмдэг илэрсний дараа 40 хим хүртэл халуурч эмнэлэгт хэвтжээ. Түүнд эхлээд 2 литр хүчил төрөж шаардлагатай байсан бол дараа нь 4 литр, 6 литр, 9 литр хэрэгцээтэй болсон. Линкольны ээж эмч хүн хүүн хэцүү амьсгалж байгааг харахад үнэхээр сэтгэл өвдөж байсан гэж тэрээр ярьж байна. Түүний уушгинд хүчил төрөг шахаж байсан ч агаар дутагдж байжээ. Тэрээр амьсгалахад хэцүү хിവэрэл байлаа. Ээж хүү хоёр эхлээд гэр бүлийн бусад гишүүдээс тусдаа байсан ч Линкольны биеийн байдал хүндэрч эрчим дэмжлэгээний тасагт шилжсэн. Тэр хоол унданд дургүй болж өдөрт 20-с 21 цаг унтдаг байлаа. Түүнд эмчилгээ гайхалтай нөлөөлж эхлэв. Хөөе, би ямар хуу байна да? Сайн байна. Тийм үү, сайн байгаагаа бусдад харуулж чадах уу? Үгүй чи сая юу хийсэн бэ? Имээ уусан. Чи одоо зүгээр амьсгалж чадаж байна уу? Амьсгалахдаа юу мэдэрч байна вэ? Гайгүй байна. Чи ханиалгасан хэвээрэл байна да хүүмэн. Аажмаар Линкольны уушгинд хүчил төрөгчийн хэмжээ хэвийн болж эмнэлгээс гарлаа. Хүү маань бүрэн эдгэрсэн. Одоо буцаад өмнөх шигээ арын хашаанд эгчтэйгээ тоглож байна гэж Линкольны ээж CBS телевизэд ярьжээ. За чи юу хэлмээр байна? Коронавирус чи намайг дийлж чадахгүй шүү дээ. Ихьяа.